2022 онд Энэтхэгт нэгэн лалын шашинтай залуу хамт амьдарч байсан Хиндүү шашинтай найз өхнөө хөнөөж цогцыг нь хэрчиж хэсэглэн ой тайсан хэрэг ил болж Энэтхэгийн нийгмийг цочирдуулсан юм. Хэрэг ил болж алуурчин баривчлагдсны дараа шашин хоорондын хайр дурлал бас онлайн болзоо зэрэг сэдвээр Энэтхэгийн олон нийтийн дунд хурц маргаан өрнө. Хуучинсаг консерватив үзэлтэй бүлгүүд бүр илүү уурлаж, уг хэргийг ислам шашин, Хиндүү шашны эсрэг явуулж буй love jihad буюу хайрын жихад хэрэг гэж буруутган сэжиглэсэн. 2022 оны 5 дугаар сарын 18-нд 28 настай лалын шашинтай ир болох Афтаб Пунавала хамтран амьдарч байсан Хиндүү шашинтай найз өхөн болох 27 настай Шратха Волкерийг хэрцгийгээр хөнөөж цогцыг нь хэсэглэн задлаж ойд хайсан. Гэвч энэ хэрэг бараг хагас жилийн дараа л илүү болсон юм. Учир нь Шратха бүсгүй төрөл садан найз нөхдөн түүнтэй удаан хугацаанд холбоо барьж чадахгүй байсан тул цагдаад мэдэгдсэний дараа л хэрэг ил болсон байна. Шратха нь Махараштра мужийн Васай хотод олон жил ээж дүүгийн хамт амьдарч байсан Хиндүү шашинтан байв. Тэрээр консерватив үзэлтэй Хиндүү гэр бүлд өссөн бөгөөд аав нь ээжээс нь салж өөр бус нутагт электроникийн үйлчилгээний бизнес эрхэлдэг байж. Шратха бүсгүй Viva технологийн дээд сургуульд олон нийтийн харилцаа, масс медиа мэргэжлэр суралцсан байна. Сургуулиа төгссөний дараа ажлынхан үеэр Bumble нэртэй болзооны аппликейшнээр дамжуулан Афтабтай танилцж, улмаар хайр сэтгэлийн холбоо тогтоожээ. Шратхагийн гэр бүл шашин хоорондын харилцааг хатуу эсэргүүцдэг байсан тул түүнийг лалын шашинтай эртээ үерхэж байгааг мэдээд хүчтэй маргаан дэгдсэн байна. 2019 онд Шратха гэр бүлийнхэн эсэргүүцлийг үл харгалзан гэрээсээ гарч Афтабтай хамт амьдрах болсон юм. Түүний найз нөхдийн ярьснаар гэрээсээ гарсны дараа Шратхагийн гэр бүл охинтой харилцаагаа бүр мөсөн тасгалсан. Үүний дараа Шратха Афтабаас удаадараа бие махбодын хүчирхийлэлд өртдөг болсон ч гэр бүл нь түүнтэй холбоо тасалсан тул энэ талаар тэдэнд хэлэхээс айдаг. Эцэст нь хол байсан Шратхагийн аав найзаас нь охинтой нь 2 сар хагасын турш холбоо барьж чадахгүй байгаа тухай сонсоод сандарч цагдаад мэдгдснээр аллах үлдгэснээс бараг хагас жилийн дараа уг хэрэг олон нийтэд ил болсон юм. 2022 оны 11-р сарын 12-нд Афтабыг Дели хотын цагдаагаар баривчилсан байна. Тэрээр цагдаад мэдүүлэхдээ санхүүгийн асуудлаас болж найз охинтойгоо маргалдсан бөгөөд өөрийг нь үнэнч бус байж магадгүй гэж сэжиглсэний улмаас уурлаж түүнийг боомлж хөнөөсөн гэж. Мөн найз охиноо алсны дараа хэдэн өдрийн турш цогцыг нь 35 хэсэг болгон задлаж мөсөнд хадгалан өмнөд Делигийн ойд хэсэг хэсгээр нь зөөж хайсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Уг хэрэг өмнөд Делигийн шүүхэд хэлэлцэгдэж эхэлсэн бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр ойгоос олдсон хүний үлдэгдэл нь Шратхагийн аавын ДНХ-тэй таарж байгааг тогтов. Энэхүү хэрэг нийгэмд асар их шүүгэн тарьж хэдэн зуун хүн шүүхийн гадаа цуглаж Шратхад шударга ёс тогтоохыг шаардав. Шратхагийн аав гүрчих гашуудан алуурчинд цаазын ял оноохыг шаардсан байна. 12 дугаар сарын 9-нд болсон хэвлэлийн баг хурлын үеэр Шратхагийн аав засгийн газарт хандан залуучуудын болзооны аппликейшн ашиглалтанд хязгаарлалт тавихыг уриаллаа. Тэрээр гунигтайгаар орчин үеийн болзооны аппууд огт хяналтгүй, түүнийг ашиглаж буй залуусч бүрч хяналтгүй байгааг бид ойлгох ёстой. Эцэг эхчүүдийн хувьд бид маш их арчаагүй байна хэмээн хэлсэн юм. Үүний дараа гэрлээгүй хосууд хамтран амьдрах асуудлаар интернет орчинд ширүүн маргаан өрнөө зогсохгүй. Энэтхэгийн хэвлэл мэдээлэл Шратхаг эцэг ихтэй тэрсэлсэн охин хэмээн дүрслэх нь олширчээ. Хинди хэл дээр гардаг нэр хүндтэй Dainik Jagran сонины сайтаас уг аллагын талаар өгүүлсэн видеог нийтэлсэн нь олон мянган хэрэглэгчийг санал бодлоо илэрхийлэхэд хүргэсэн байна. Хамгийн олон лайк авсан сэтгэгдэл нь эцэг эхээ хизээж бүү үл хүнддэг гэсэн үг байж. Энэтхэгийн нэртэй сэтгүүлч зохиолч Сима Жишти 2022 онд эцэг эхийнхээ шашны хоорондын гэрэлтийн тухай ном гаргаж, ийм төрлийн гэрэлтийн талаар эерэг үнэлсэн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр уг аллагын дараа Энэтхэгийн олон нийтийн санаа бодол Шратхаг эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл харгалзан найз залуутайгаа хамт амьдрсныхан төлөө буруутгаж байгааг мөн лалын шашинтнуудад чиглэсэн үзэн ядалт нэмэгдсэнийг харсан гэв. Тэрээр хэлэхдээ би олон Энэтхэг хэрэглэгч хэрв чи гэрлэх гэж байгаа бол заавал эцэг эхийнхээ зөвшөөрлийг авах албагүй. Гэхдээ хизээж лалын шашинтай хүнтэй гэрлэж болохгүй гэж ярьж байгааг харсан хэмээн хэлв. Энэ нь Энэтхэгт олон жилийн турш оршсоор ирсэн эвтгэд том бэрх ойлголт гэдгийг онцолжээ. Энэхүү аллага нь гэрлээгүй батлаа хамтран амьдарч буй олон хос эгч түгшээсэн байна.
Дээлийд судлаачаар ажилладаг Света хэмээх эмэгтэй болзооны аппликейшнээр дамжуулан найз залуутайгаа танилцсан бөгөөд уг хэргийн дараа гэр бүлийнхнээсээ байнга дуудлага авах болсон гэжээ. Үүнээс гадна байрны эзэн нь тэдэнд хандаж 6 сарын дотор гэрэлтийн гэрчилгээ гаргахгүй бол түрээсийг цуслан хэмээн байнга дарамтлж байв. Света арчаагүйгээр хүмүүс дандаа ерөнхийлж хардаг. Бүгдийг Шрадхагийн буруу мэт ойлгож, үүнийг хамтран амьдарч, болзооны аппликейшн хэрэглэдэг бүх хүн рүү дайрах шалтгаан болгодог гэж хэлсэн байна. Энэ тэг бол дэлхийн програм хангамж дижитал салбарын хамгийн өндөр хөгжсөн орнуудын нэг. Болзооны аппликейшны таталт хэрэглээж хурдцтай өсөж байгаа бөгөөд жишээ нь Bumble компани энэ тэгдэх орлого олон оронтой тоогоор нэмэгдэж байна. Гэвч чөлөөт хайр дурлалын боломж нэмэгдсэн ч энэ тэгийн гэрэлтийн тогтолцоо хэвээрээ маш хуучинсаг консерватив хэвээр. Залуусын ихэнх хурмыг эцэг эхчүүд нь зохион байгуулдаг бөгөөд кастинг систем шашны хязгаарлалтыг ерөнхийдөө чанд хатуу мөрддөг. Энэ тэг эмэгтэйчүүдийн гэрлэх дундачнаас харьцангуй доогуур ердөө 19 нас байдаг. Харин гэрлэлтүүдийн дөнгөж 13% нь бусад каст хоорондын, 2.5% нь шашин хоорондын гэрлэлт эзэлдэг байна. Шашин хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудлууд нь зөвхөн хиндүү, лалын шашинтнуудын хооронд хязгаарлагдахгүй бөгөөд христийн шашин зэрэг бусад итгэл үнэмшилтэй холбоотой тохиолдлууд ч бий. Алдарт феминист зохиолч Урваши Буталия Шрадхаг эцэг эх нь оргисон явдлын талаар дараах байдлаар байр суурь илэрхийлжээ. Хэрэв Шрадхагийн гэр бүл түүнд ямар ч үед бид чиний талд байна гэдгийг дор хаяж ойлгуулсан бол бүх зүйл өөрөөр эргэх байсан болов. Энэ эмгэнэлт явдлыг давтагдахаас сэргийлж болох байсан болов уу гэж. Мөн тэрээр эмэгтэй хүний бие даасан байдал өөрийн гэсэн үзэл бодолтой байх ойлголт нь энэ тгийн олон бүс нутагт одоо ч хараал мэт ойлгогддог гэж бичжээ. Тэрээр цааш нь эцэг эхээсээ өөр үзэл бодолтой болсон охтыг орхих явдал өнөөгийн энэ тэгт түгээмэл хэвээр байгааг онцолсон байдаг. Дээлигийн их сургуулийн нийгэм судлалын техникийн тэтгэврт гарсан профессор Ражни Палривала Шрадхагийн аллагын хэрэг нь өнөөгийн энэ тхэгийн залуусын нийтлэг зовлонг тод харуулж байна гэж үзжээ. Тодорхойлбол өөр шашинтай хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоосон залуус хамтрагчаа сонгох уу эсвэл гэр бүлээ сонгох уу гэсэн хүн сонголтын өмнө тулж асар их дарамт шаналлд ордог гэж. Профессорын хэлснээр эцэг эхийнхээ үгийг дагаагүй хүмүүс Шрадхагийн нэгэн адил гэр бүлээсээ таслагдах магадлалтай. Ингэснээр тэд ирээдүйд бэрхшээл тулгархад тусламж хүсэх боломж улам хомсдож, бүр хүчирхийлэгч хүмүүстэй ужирсан ч тусламж хүсгээс айдаг болдог байна. Энэ хэрэг гарахаас өмнө буюу 2022 оны 5 дугаар сард энэтхэгийн төгсгийн Хайдрабад хотод шашин хоорондын гэрэлттэй холбоотой өөр нэгэн эмгэнэлт хэрэг гарчээ. 25 настай хиндүү залуу болох Билапурам Нагаражу лалын шашинтай эмэгтэйтэй гэрэлснийхээ төлөө 23 настай эхнэр Ашриныхаа нүдэн дээр гудамжинд эхнэрийнхээ гэр бүлийнхэнд амиа алдсан байна. Хосууд 10 гаруй жилийн турш бие биенээ мэддэг байсан бөгөөд эмэгтэй гэр бүлийнхэн удаан хугацаанд хэрвээ та нар гэрлэвэл хатуу шийдэх нь хэмээн анхааруулж занал хийлж иржээ. Тэд бүр охины ахыхын зүгээс 2 удаа боомлж дайрсан халдлагад өртөж байсан аж 2022 оны 1-р сард тэд өөр хотод нууцаар гэрлэж цагдаагаас хамгаалт хүсэн гар утасныхаа дугаарыг сольсон ч эхнэрийнх нь гэр бүлийнхэн мөрдөж олсноор эцэст Нагаражуг хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Үүнээс гадна Love Jihad гэх ойлголт 2009 оноос хойш энэтхэгт түгээмэл хэрэглэгдэх болсон байдаг. Энэ нь лалын шашинтай эрчүүд өөр шашинтай эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож бас уруу татах, хуурах, хулгайлах зэрэг аргаар гэрлэн улмаар эмэгтэйчүүдийг лалын шашинд оруулахыг зорддог гэх хардлагыг илэрхийлдэг ойлголт. Эмэгтэйчүүдийг хамгаалах нэрийн дор Love Jihad-ын тухай ярианд лалын шашинтай эрчүүдийг ихэвчлэн шунал тачаалтай, харгас хүчирхийлэгч байдлаар дүрслэх нь түгээмэл. Шрадхагийн аллагын хэрэг гарсны дараа энэтхэгийн эрх баригч намын парламентын гишүүн Рам Кадам Окиргийг лалын шашинтай хүн хиндүү шашинтай хүнийг хөнөөсөн хэрэг хэмээн онцолж энэ аллагын цаана Love Jihad байсан эсхийг тусгаалan шалгахыг цагдаад уриалжээ. Бүр цаашлаад энэтхэгт Love Jihad Helpline буюу лалын шашинтай хүнтэй болзож буй эмэгтэйчүүдэд зориулсан тусгай утасны шугам байдаг. Уг үйлчилгээ нь охтыг Шрадхад тохиолдсон шиг эмгэнэлт явдалд өртөхөөс сэргийлэх зорилготой хэмээн тайлбарладаг. 2014 оноос хойш энэтхэг улс хиндүү үндэслэх үзлийг эрчимтэй дэмжиж эхэлсэн бөгөөд үүний зэрэгцээ хиндүү туйлширсан бүлэглэлүүд дахин хүчээ авахыг чимээгүйхэн зөвшөөрсөн гэж үздэг.
2019 онд энэтхэг улс анх 1955 онд батлагдсан иргэншлийн тухай хуулийг өөрчилж Хинду, Сикх, Буддын шашинтан, Христийн шашинтан, Жайн, Зороастер зэрэг шашинтай хууль бус цагаачтад иргэншил олгохоор заасан боловч лалын шашинтнуудыг энэ жигсаалтанд оруулаагүй. Дотоод хэргийн сайд Amit Shah болон эрх баригч намын бусад албан тушаалтнууд уг хууль нь лалын шашинтнуудыг онилсон биш гэж мэдгдсэн. Мөн ерөнхий сайд Нарендра Моди ч энэ хууль нь аль шашин итгэгчдэд сөргөөр нөлөөлөхгүй гэж тайлбарласан. Гэсэн хэдий ч олон нийгмийн идэвхтэн оюутан лалын шашинтнууд гудамжинд гарч энэхүү хуулийг үндсэн хуулийн эрх чөлөө тэгш байдал ахан дүүсийн ёс гэх суурь үзэл санааг ноцтой зөрчсөн ялгарлан гадуурхах хууль хэмээн эсэргүүцсэн байдаг. Шрадха бүсгүй хэрэгээс болж эсэргүүцлийн жигсаалууд улс даяар өрнөж олон мөргөлдөөнд цус тэрэг гарсан ч зарим улс төрчид асуудлыг энгийнээр Хинду ба лалын шашинтнуудын сөргөлдөөн болгон тайлбарласаар байлаа. Харин төв засгийн газар болон цагдаагийн байгууллагууд гудамжинд гарсан хүчирхийллийн мөргөлдөөнд харьцангуй идэвхгүй хандсан ч хоёр шашинт бүлгийн хоорондын зөрчил үйл ажиллагаачлыг улам хурцдагсан гэж шүүмжилдэг. Шрадхагийн хэрэг улсын яллагчаас 6629 хуудас материалтай эрүүгийн хэрэг нэгдсэн бөгөөд шүүхийн үйл явц 2023 оноос эхлэн олон удаач болж бас мөн тоогоор хойшилсоор одоо ч хэрэг эцэслэн шийдэгдэх байна.